Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. 365 өнөөдөр гайхамшигтай хамт подкастын маань 81 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд панда байна. Your best takes your time. Thomas. За өнөөдрийн маань перцептийн хувьд хэдүүлээ шууд перцептийн талаар яриа явъя. Чиний хамгийн сайн бүхэн хамгийн их цагийг авнаа. Нилээ нөгөө махчлаад орчуулчлаа. Гэтэ ерөөхдөө нөгөө утга санаа гарч ирж байгаа гэж бодож байна. Бид нар нөгөө нэг хамгийн сайнаараа байхын тулд тэр яг одоо нөгөө сайн гэдэг зүйлдээ яаж хүрхээ гэд бодохоор нөгөө нэг хүний тарих өөрөө нөгөө нэг юу яадаг? Дүт замыг ирэлхийлж эхэлдэг. Хүний өөр нөгөө тарих юм нэг тийм юу ашиг төлөлийн коэффициент их сайтай ч юм уу тэрийг ингээм амар их чухалчилж үздэг. Тэгээ тэр маань ингээд ерөөхдөө нөгөө юу гэдэг өнгөрсөн үед ингээл дээр үес л хүмүүс амьдрахын тулд юу чухал байсан гэхээр ашигтай байх. Тэгээ нөгөө энерги бага зарцуулаад үр дүнг олж авах ч юм уу тиймэрхүү зүйлс маань нөгөө нэг амьд үлдэхийн тулд үнэхээр хэрэгтэй байсан зүйл. Тэгээд яг тэр маань одоо ингээд нөгөө нэг бүр ингээд бид нарын генд бичигдсэн байдаг болохоор яадаг вэ гэхээр бид нар нөгөө нэг дөт зам ямар нэгэн зүйлд хүрэхэд арай илүү хурдан хүрэх зам. За яг хамгийн ойрын жишээ гэдүүл аваад үзэх юм бол за нэг жоохон илүү жинтэй хүмүүсээ л тэгээд юу ирэлхийлэх вэ гэхээр яаж хамгийн хурдан турах вэ гэх. Нилээ орхон сонсогдож байгаа. Танил сонсогдож байгаа үстэй. Тэгэхээр гэтэл яг үүндээ хэвийн жиндээ эрүүл жиндээ очно гэдэг маань өөрөө хэзэж дөт замаар яваад хүрдэг зүйл биш. Харин бид нараас маш их цаг хугацаа, хичин чармайлт, тэгээ сэтгэлийн төвчээр мөн өөрийгөө таних мэдэх оролдлогууд гих зэргээр маш олон зүйлийг бид нар туулсны эцэст өөрсдийнхөө хүссэн үр дүнд хүрдэг эсвэл хүрэх гэж оролдоод шантардаг. Тэгэхээр нөгөө нэг бид нар өөрсдөө ингээд дүт зам гэдэг зүйлийг одоо нөгөө нэг муу зүйл гэж бол хэлж болохгүй. Яагаад гэвэл тэр дүт зам тэр ашиг төлөлийн коэффициент сайтай зүйл шийдвэрүүд маань өөрөө бид нарыг өдийг хүртлээс амьд байхад мөн бид нарын өвөг эцэг ч гэсэн амьд оршин тогтноход хэрэг болж исэн зүйл. Тэгээ бид нарт одоо ч гэсэн хэрэг болж байгаа. Гэхдээ бид нарын хүсэж байгаа үнэхэрийн одоо нөгөө нэг хэрэгтэй бид нарт юу гэдэг бидний хамгийн сайн одоо хувилбар гэх юм уу тэр маань өөрөө яадаг вэ гэхээр өмнө хинэг тэрэнд ингээ хурж байгаагүй. Учир нь та бол ерөөс ингээ нөгөө дахин давтагдашгүй хүн. Тэгээд та энэ амьдралаар анхудаа амьдарч байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тэнд дөт зам гэдэг юм бол байхгүй. Одоо хамгийн анхудаа хийж байгаа бүх юм одоо нөгөө шин нэдэг. Тэгэд ямар нэгэн тийм гарын авлага байхгүй. Өмнө хинэгийн тэрийг туршиж үзсэн туршлага байхгүй байх нь ойлгомжтой шүү дээ. Тийм ч болохоор одоо нөгөө нэг турах туршлагаасаа жишээ нь ингээ хуваалцж байгаа хүмүүсүүдийг харахаар заримд нь тэр нь одоо нөгөө нэг үр дүнтэй байгаад заримд нь болохоор ерөөсөө үр дүн харагддаггүй. Гэтэл одоо нөгөө яг ингээд нийгэмд ингээ сошиалт ч юм уу ганцхан аргыг л энэ үнэхээр үр дүнтэй гэж шахаад байдаг.
Тэгэнгүүт нөгөө тэр нь үр дүнгээ харуулж чадахгүй байгаа хэсэг бүлэг хүмүүс маань өөрсдөө бид нар ерөөсө болохоо байчиж гэдэг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар харж эхэлдэг. Энэ маань гэтээ яг нөгөө амьдралд зөв буруу гэдэг зүйл байдгүй гэдэгтэй адилхан бид нар өөр хинэгэнд таарсан зүйл бид нарт заавал таарах албагүй. Тэгээд та хэрэг өөрийнхөө хамгийн гэсэн хувилбарынхаа төлөө хичээж явж байгаа бол түүндээ тохирсон цаг хугацаа болон хүчин чармаалтыг заавал гаргаарай. Дүт зам хэдий ингээ нэг тийм гоё харагдах ч гэсэн тэр маань үнэхээр бас таних яг мөн үү гэдгийг бас нэлээд сайн бодож үзээрэй. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөе. Тэгээд энэхүү дугаараараа ингээд илгээх гэж байгаа мессеж маань жоохон ингээ бүдүүн бараг байсан байж магадгүй ч гэсэн та бүхэнд маань тодорхой хэмжээнд хүрнэ гэж найдаж байна. За тэгээд энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.